Орой минь төргийн эрхэм үзэгчтэй студи 4 ярьцлага та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаа манай зөвч нар Улсын их хурлын гишүүн, өргөдлийн байнгын хорооны дарга, Жалбас сүргийн Батцаандан гишүүн хүрэлцэн ирсэн байна. Танд орой минь төргий. За баярлалаа танд ч гэсэн орой минь төргий. За үзэгчтэй бас орой минь төргий тийм ээ. За орой минь төргий тав. Өргөдлийн байнгын хороо. Ерөнхийдөө одоо өргөдлийн байнгын хороо гэж байгуулагдсанаас хойш хоёр даргатай байлаа. Тэгээд хоёр даргын хувьд бол хоёулаа нэлээд сайн одоо тэмцэгчд байсан гэж би хувьдаа ойлгоод байгаа. Ягаад тэгэхээр иргэний талд нэлээд дуу хоолой өргөдөг. Таны хувьд өргөдлийн байнгын хорооны даргын албыг авснаас хойш иргэдийн маань ирүүлсэн гол саналууд юу вэ? Ямар асуудал төр голчлон та одоо шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлсэн байна. Тэгэхээр өргөдлийн байнгын хороо 2012 онд байгуулагдсан. Шинэ улсын их хурлын баталсан хуулиудын хамгийн чухал нэг хууль нь өргөдлийн байнгын хороог байгуулах явдал байсан. Улсын их хурлд иргэдээ сонсдог, иргэдийнхэн өргөдлийг шийдвэрлэдэг, шийдвэрлэлтэнд хяналт тавьдаг байнгын хороотой болёо гэдэг зорилгыг 2012 онд бид тавьсан. Энэ хуулийн төслийг миний бие Бурмаа гишүүн нийтдээ 10 гаруй гишүүн санаачилж өргөдлийн байнгын хороог байгуулсан. Тэгээ өргөдлийн байнгын хороо энэ 4 жилийн хугацаанд нийт надад ирсэн мэдээллээр 94 мянган иргэний 11,575 өргөдлийг шийдвэрсэн байна гэж энэ тоо баримтаар гарсан байна. Үүнээс 1169 буюу 10.5% нь нийтийн эрх шиг хөндсөн өргөдөл, 9975 буюу 89.5% нь хувийн асуудлыг хөндсөн хувийн шинжтэй өргөдөл байсан байна гэж. Энэ өргөдлийн дагуу өргөдлийн байнгын хороо ажил хийсэн. Өргөдлийн байнгын хорооны 3 даргатай байсан. Эхний дарга нь Бурмаа гишүүн, хоёр дахь дарга нь Баасанхүү гишүүн, гурав дахь дарга нь миний бие ажиллаж байгаа. Өргөдлийн байнгын хорооны даргын ажлыг аваад одоо 6 сар болж байна да тий. Олон асуудлыг шийдвэрлсэн. Тэгэхээр шийдвэрсэн асуудал болгоны тухай ярил задлж ярих хэрэгтэй болох бах. Цаг өрөх бах. Тий. За Улсын их хурл 4 жил үйл ажиллагаа явууллаа. Парламент маань ерөнхийдөө 2004 оноос нэг хамтарсан засаг байдлаар л яваад байна. Тэгээд энэ удаагийн парламентын үед таны хэрэгжүүлсэн гол хуулиуд бол олон хууль байгаа. Одоо яг бүгдийн тооч нөх юм бол бас нэлээд цаг авах юм шиг байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, саяхан бол нэлээд одоо олонний фокус болсон, тренд зэдв болсон, офшорын тухай хууль, за эрүүгийн байцаан шийдэх тухай хууль, хамтын тэтгэврийн хууль гэдэг. Би нөгөө олонний анхаарал татгууц гол хуулиудаас нь л дуртай байна л да. Тэгэхээр энэ хуулиудыг жишээ нь одоо санаачлаад өргөн бариад батлуулах, зарим нь батлуулсан, зарим нь батлуулах төвшөнд явагдаж байна. Тэгээд хуулиудын маань хувьд хамгийн анхаарал татж байгаа офшорын тухай хуулиас эхлэе. Ер нь офшор бүс гэж одоо юу хэлээд байна? Энэ бүст олон нийт бол ярьж байна. За аж ахуй нэгжүүд бол байж болдгийм аа гэхэд төрд ажилтдаг эрхмүүд энд бол байх зохимжгүй маа. Энэ бол одоо хариуцлага хүлээх ёстой гэсэн асуудал байна. Та ч гэсэн яг энэ дээр бас хатуу байр суурьтай байсан. Тэгэхээр 2012-оос 16 оны хооронд Монгол Улсын парламент маш олон хуулиудыг батлан гаргасан байгаа. Яг миний оролцоотой батлагдсан гарсан 38 хууль байгаа. 38 хуулийн ихэнх нь шүүх шударгастай холбоотой, төрийн захиргааны үйл ажиллагаатай холбоотой, хүний эрхтэй холбоотой юм хуулиуд байгаа. Тухайлбал захиргааны ерөнхий хууль. Энэ хуулийг ажлын хэсгийн миний бие ахалж ажиллаж гаргасан хууль байгаа. За ажлын хэсэгт орж ажилласан хуулиудын жагсаалтыг би ингээд аваад ирсэн байгаа. Ингээд нийтдээ 38 хуулийн ажлын хэсэгт орж 10 гаруй хуулийнх нь ажлын хэсгийг ахалж батлан гарсан байгаа. Тэгэхээр энэ болгоны тухай одоо иргэдтэй бас тайлангаа тавьж байгаа. Өөрөөх айлуудаар ийм 12-оос 16 онд Батцаандан гишүүний хийсэн ажлын тайлангууд айлуудаар бас орж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Ер нь энэ 4 жилд офшорын тухай хуулийг та сая хөндлөө. Офшорын тухай хуулийг 2012 оны 9 сард ерөөсөө их хурлын гишүүн болсныхоо маргааш нь өргөн барьсан хууль шүү дээ. Эхэндээ улсын их хурлын гишүүдийн маань олонх дэмжээгүй. За сая сүүлийн 3-4 жилийн дараа офшор болон офшор бүсийн аюул занлын тухай иргэд маань улс төрийн албаныхан улс төрийн намууд ойлгодог болсон л доо. Олон жилийн дараа ойлгосон.
Тэгээд одоо Батцандангийн хуулийг дэмжиж гэж улсын их хурлын хэлэлцүүлэгт ороод явж байгаа. Тэгэхээр дараагийн улсын их хурлын хамгийн анхны чуулганаар энэ хууль маань батлагдсан гарах баха. Төрийн өндөр албан тушаалтнуудыг тэдний гэрүүлийн хүмүүсийг офшорт данстай байхыг, ер нь гадаадад өмч хөрөнгө худалдаж авахыг эзэмшихийг хуулиар хориглож өгч байгаа. Та Монгол төр зүтгэх гэж байгаа бол гадаад руу битгий мөнгөө явуулаад Монголынхон төлөө Монголд хөрөнгө оруулалтыг Монголынхон төлөө байл гэж байгаа. Өөрөөр хэлбэл ил тод бай гэдэг ийм л гол агуулгатай хууль байгаа. Офшорын хууль гэхээс илүүтэй нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлт гэж хэлж болно. За эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль, хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, төлбөрийн чадваргүй ялагдагчид хууль зүйн тусалцаа үзүүлэх тухай хууль, за гэмт хэрэгээс өрчлөн сэргийлэх тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль, хохирлын сангийн үйл ажиллагааны тухай хууль, мөнгө угаах болон терроризмд тэмцэх тухай хууль гэдэг энэ олон хуулиудад бүгдэнд нь одоо Батцандан орж ажиллаж, саналуудаа тусгаж, зарим нь удирдах батлуулсан гэдэг иргэд мэдж байгаа. Тэгэхээр ер нь Монголын эрх зүйн систем үндсээр өөрчлөгдөж байгаа. Социалист хэв маягийн эрүүгийн эрх зүйн системийг бол энэ 4 жилд өөрчилж чадсан. Мэдээж аливаа өөрчлөлт бол эсрэг үүсэлтэд тулгардаг. Тодорхой түвшний эсрэг үүсэл байсан. Тэр битгээр улсын их хурлын хууч гишүүдийн дунд хүртэл маргаан мэтгэлцээ бараг зодоон зохиондоо тулах нь наагур юм болж ээж энэ эдгээр чухал хуулиуд батлагдсан гарсан байгаа. За тэгэхэд мэдээж батлагдсан гарсны дараа хуулийн хэрэгжилт гэдэг нь өөрөө маш чухал зүйл байгаа. 9 сараас эхлээд энэ хуулиуд хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиудыг хөрсөн дээр буулгах, Монголын нийгмийн амьдралд зохицуулах, уялдуулах, уялдааг нь хангаж ажиллах гэдэг бол маш чухал зүйл болно гэдгийг хэлхийг хүсэж байна. Хуульчун улсын их хурлд сууж байгаа гол одоо ач холбогдол гэх юм уу? Гол үүрэг рол нь шүү дээ. Зөв хууль гаргах, сайн хууль гаргах. Бид нар нэг ерөнхийн нэг юм алдаа байгаад байдаг. Өнөөдөр хүртэл одоо явж ирсэн зүйл юу гэхээр хуулийг өөр өнцгөөс тайлбарлаж болох юм цорхотой хийгээдсэн. Тэгээд олон хуулийн хувьд одоо гэр бүлийн хүчирхийллийн тухайн хууль жишээ нь өмнө нь бол цагдаагийн байгууллага очиод одоо нөхрийн нэг одоо ганц 2 хоног саатуулаад гаргацдаг байсан. Одоо бүр энэ дээр эрг үүсдэг болж байна. Хамтын тэтгэврийн хууль бол одоо ахмад төснүүдийн хувьд бол хэрэгтэй хууль болсон болов уу гэж хувьдаа дүгнээд байна. 90-ад оны үеийн одоо тэтгэврт гарсан ахмадуудын хувьд бол төрд нэлээд гомдолтой байдаг. Тэгэхээр энэ гомдлыг бас нэлээд тайлж өгсөн болов уу гэдэг. Эрэг хууль дээр ярих юм бол бас нэг асуудал байдаг. Эмч нартай холбоотой асуудал. 80 хүртэл сая төгрөгөөр одоо захиргааны хариуцлага хүлээх 8 жил 20 гээд эмч нар маань өөрөө энд одоо маш их акцент өгч байгаа. Одоо жагсаал цуглаан хүртэл хийж исэн санагч байна. Энэ дээр таны байр суурь. Тэгэхээр шинээр батлагдсан эрүүгийн хуульд шинэ агуулгаар байжуулахдаа, нэмэлт өөрчлөлт оруулахдаа, шинэ зүйл заалт оруулахдаа мэргэжлийн байгууллагын саналуудыг нэлээд сайн тусгаж өгсөн. Харамсалтай нь эрүүл мэндийн яам тухайн үед эмч нартай холбоотой эрүүгийн хуульд орж байгаа өөрчлөлтүүд, заалтуудаа сайн харахгүйгээр болж байна гэдээ оруулчихсан. Тэгээ хууль батлагдсан гарсны дараа эмч нар гинт босоод ирсэн. Юу болов манай бидний ийм санал яагаад орчих вэ? Бид уг нь өөр санал явуулсан шүү дээ. Эрүүгийн хуульд гэж. Тэгэхээр Ламбаа сайдад улсын их хурлаас үүрэг өгсөн. Эмч нартай холбоотой эрүүгийн хариуцлагын асуудал хүндэтсэн байна. Энийг өөрчилж олон улсын жишгтэн тааруулж оруулж ирээ гэдэг чиглэлийг Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс болон улсын их хурлын даргын захирамжаар чиглэл өгсөн байгаа. Тэгээ удахгүй орж ирээд 9 сараас өмнө өөрчлөгдөж явна гэдэг хэлмээр байна тий. Өргөдлийн байнгын хороонд ч гэсэн энэ бас нэлээд орж ирсэн. Ер нь эмч нарын асуудалд өргөдлийн байнгын хороо маш их анхаарал хандуулж ажиллаж байгаа. Нийт 100 гаруй заалттай сая эрүүл мэндийн салбартай холбоотой 2-3 том хууль гарлаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, гэх мэт чухал хуулиуд батлагдсан гарсан. Эрүүгийн хуультай холбоотой. Тэгээ энэ хуулиудад 100 гаруй саналыг эмч нараас авч мэргэжлийн байгууллагуудын саналыг сонсож оруулсан байгаа. Тэгэхээр ер нь манай эрүүл мэндийн систем бол үндсээр өөрчлөгдөх эрхцэн орчин бол бүрдсэн. Мөн эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг өнгөрсөн жил бид батлан гаргасан байгаа. Энэ хуулиуд зохицоороо ажиллаад эхлэх юм бол Монголын эрүүл мэндийн салбар шин шатнд гарна гэж бид харж байгаа.
Ягаад тэгэхээр хуучин яг одоогийн тогтолцоогоор бол төрийн болон орон нутгийн өмчийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа өөрөө өөрийгөө удирдах ёс мөн бие даан үйл ажиллагаа явуулах бие дааж төсвөө зарцуулах эрх маш их дутагдaltaй хүмэгдүүл байгаа. Би довчоор хэлбэл нэг л үгийг хэлж байгаа. Эрүүл мэндийн байгууллагуудад эрхчлэл өгөх цаг нь болсон гэж. Саяын батлагдсан хуулиуд бол манай эмч нарт эмнэлгийн ажилтнуудад эрүүл мэндийн байгууллагуудад эрхчлөө олгоно гэдэгт би итгэлтэй байгаа тийм. За таны хувьд Монгол улсын хүн амын 11% сонгогдсон гэж. 350-д мянган хүн Баян зүрх дүүрэг, Налах дүүрэг гэдэг энэ Баян зүрх дүүрэг гэхэд хүн амын 10%-ийг 10 гаруй хувийн дангаараа эзэлдэг ийм том дүүргэн сонгогдлоо. Тэгээд улсын хурлын одоо чуулганы танхимд байнгын хороодод орж ажилласан та хуулийн одоо танилцуулга хийлээ. Дүүрэгтэй юу хийж үтээ? Яг энэ хугацаанд Баян зүрх дүүргийн хөгжилд одоо таны оруулсан хувь нэмрийн тухай сонсмоор. За яг Баян зүрх дүүрэг, Налах дүүргийг төлөөлж 4 жил ажиллаа. Нийт 35 хороотой 330 мянган хүн амыг төлөөлж 4 жил ажилласан гэсэн үг. Тэгэхээр Баян зүрх, Налах дүүрэгт 4 жилийн хугацаанд юу хийсэн бэ гэж танилцуулга би аль ёсоор гаргаад одоо айлуудаар оруулж өгч байна. Нийт 650 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Баян зүрх дүүрэгт хийсэн байна. Налах дүүрэгт бол 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байгаа. Тэгэхээр энэ хоёр дүүрэг бол энэ 4 жилийн хугацаанд нэлээдгүй том өөрчлөлт бүтээн байгуулалтыг хийсэн гэдгийг хүмүүс харж байгаа. Зүгээр наад захын замын бүтээн байгуулалтыг харъя. 4 замын уулзууруудаас эхлээд хараарай. Баян зүрх дүүрэгт хамгийн олон, хамгийн их замын засварыг одоо зам өргөдөхөөс эхлээд, зам засгаас эхлээд, замын гэрэлтүүлэг хийхээс эхлээд хамгийн сайн ажил Баян зүрх дүүрэгт хийгдсэн байгаа. Замын гэрэлтүүлгийг аваад үз. Хамгийн олон гэрэлтүүлгийг Баян зүрх дүүрэгт хийсэн байна. 13 цэцэрлэг шинээр барьсан байна. Ерөөсөө 4 жилийн дотор. Энэ бол одоо рекорд. Түүхэндээ ингэж олон цэцэрлэг барьж байгаагүй. Маш олон сургуулийн дээвэр өргөтгөлийг хийж байна. Тухайлбал одоо 33, 48, 84 гээд манай Баян зүрхийн томоохон сургуулиудын өргөтгөлийг хийж байна. 11-р хороо, 21-р хороонд шинэ сургуулиудыг бариад 9 сардад ашиглалтанд өгөх гэж байна. Манай Баян зүрх дүүргээр явах юм бол энэ 4 жилийн хугацаанд бол үнэхээр одоо том бүтээн байгуулалт хийсэн. 4 жилийн өмнө манай Баян зүрх дүүрэг бол энэ үг хэлэхэд хогондоо дарагдсан дүүрэг байсан шүү дээ. Иргэд маань за гişүүмэн та сонгогдоод манай дүүрэгт энэ хогны асуудлыг л шийдэж өгөөрэй гэж. Энэ мэдээж улсын хурлын гишүүний үндсэн эрхийн асуудал биш. Орон нутгийн эрхийн асуудал боловч төсвүүдээр мөнгө тавьж өгчээж, тоног төхөөрөмж, техник бааз, суурийг хангаж өгчээж энд шийдэгдэх асуудал. Баян зүрх дүүргийн хогны асуудал, Баян зүрх дүүргийн гэрэлтүүлгийн асуудал, Баян зүрх дүүргийн дахин төлөвлөлтийн асуудал, 8, 16 дугаар хороонд бол инженерийн шугамшуулжээ татах асуудлыг үндсэндээ 100% шийдсэн гэж ойлгож байна. Дулааны захиргааны станцыг Баян зүрх дүүрэгт бид нар бариулж чадсан. Иргэд маань 4 жилийн өмнө надаас нэг зүйл хүсдэг байсан. Баян зүрх рүү хотын баруун талаас халууны шугам, халууны халуун ус явсаар агаад очихдоо хөрчсөн хөрөөд очдөг байсан. Бүр одоо хүүтэн. Өвөлдөө маш хүүтэн өвлждөг байсан. Хүүхдүүд маань ханаа шухнаад устдаг байсан л да. Одоо бол дулааны захиргааны станцыг бид бариад авчихсан. Баян зүрх дүүргийн бүх захын хороод руу одоо эрхчлээс дулааны инженерийн шугамшуулжааг нь бид татж оруулах гэж байна. Гэр ороолын дахин төлөвлөлч гэсэн одоо Баян зүрх дүүрэг дээр хамгийн олон бүс нь байгаа шүү. Манай 12 дугаар хороо, 13 дугаар хороо, 8, 16 дугаар хороо гэдэг манай дахин төлөвлөлтөнд одоо иргэд маань бүр сайн хашаа хөтөлбөр рүү орё гэж бид нар руу ярьж байна. Засгийн гадраас сайн хашаа хөтөлбөрт 200 тэрбумыг төлөвлөөд бид явж байгаа. Иргэд маань хамтраад инженерийн шугамшуулжээгээ гашаанд оруулаа л гэж байгаа. Орчин үеийн хаусаа бариад амьдраа гэж байгаа. Энэ бололцоо уламжийг иргэдэд оруулж байгаа. Дахин төлөвлөлтийн 4-5 хэсэгт ажил явж байна. 12, 13, 14, 8, 16 гэсэн хороодод. Зарим хороодод маш сайн явж байна. Ялангуяа 8, 16 дээр. 12 дээр нэг жоохон доголдол байгаа. Тэрийг засах залруулах чиглэл бид нар ажиллаж байгаа. 14 дээр нэг бага зэрэг доголдол гарсан. Тэрийг залруулах, засах, сайжруулах чиглэл бид нар ажиллаж байгаа. Ер нь бол бүтээн байгуулалтын ажил руу орчин үеийн амьдралын хэв маягийг Баян зүрх дүүрэгт бий болгохын төлөө нийслэл засгийн газар улсын хурлаас явж байгаа хөтөлбөрүүд боломжийн хэрээр хэрэгжиж байгаа гэдэг хэлмээр байна. Саяханхэд манай 13 дугаар хорооны 14 дугаар сургууль гэж байдгийг. Энэ сургуулийн хөрөнгө мөнгө шийдэгдэхгүй олон жил усал доо. Эдийн засгийн хүндрэлтэй учраас мөнгөний тавьж өгөхгүй удаасан засгийн газар. Сая бид хөөцөлдөж байгаад 14 дугаар сургуулийн асуудлыг шийдэж чадлаа. Ажил нь эхлэж явж байна. 12 дугаар хороон дээр ерөөсөө цаахан талд нь 1500 хүнд үйлчлэх хэмжээний орчин үеийн эмнэлгийг
Японы хөрөнгө оруулалтаар бид эхлүүлээд явж байна. Тун удахгүй одоо жил хагасын дараа нээлттэй ихэд бэлэн болно. Эмнэлгийн бүтээн байгуулалт, сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтын дээр ер нь томоохон ахиц дэвшил гарсан гэж хэлж болно тий. Амгалан төрөх гээд үртэл нэг сайхан Амгалан төрөх хэмлэг биш үү? Түүхийгээрээ. Намайг улсын хурлын гишүүн болоход 12 он амгалан төрөх дөнгөж 30% явж ирсэн. Мөнгө нь тавигддаг. Олон жил баригдад дуустдаг. Шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдсэн. Амгалан төрөх маань өнгөрсөн жил ашиглалтанд орсон. Одоо манай Баяндүрхийн эхчүүд, ялангуяа Баяндүрхийн 12, 13, 14 дугаар хорооныхан төрөх хэмлэгтэй болчихсон. Маш сайхан байна. Орчин үеийн технологи амгалан төрөхтэй амарчдаг болцсон. Эмнэлгийн асуудал нь шийдэгдсэн. Их сэтгэл хангалуун байна лээ тий. Таны төсөөллийг сонсъё. Хувь хүнийхээ хувьд Баянзүрх дүүргийн хөгжил, Улаанбаатар хотын хөгжил, Монгол улсын хөгжлийг яаж харж байна? Дүүргийн хөгжлөө ярив. Дүүргийн хөгжил гэдэг бол хорооны хөгжил юм байгаамаа. Одоо 21-р зуунд бид орчин үеийн амьдралын хэв маягийг хорооддоо бий болгох хэрэгтэй. Дүүрэгтэй бий болгох хэрэгтэй. Тэгэхээр хороодож явж байгаа томоохон бүтээн байгуулалтын асуудлууд Улаанбаатар хотод одоо ойрын 10-аас 15 жилийн дотор орчин үеийн хотыг л бид барьж бүтээн байгуулах хэрэгтэй. Хүндрэлүүд их байгаа. Наад зах нь орчин үеийн орон сууц бариад эхлэхэд хөрсний бохирдолтой бид тулж байгаа. Хөрсний бохирдлыг эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Тэр цэвэрлэх технологиг оруулж ирэх хэрэгтэй. Гэтэл барилгын төсөв дээр 10-аас 15% нэмэлт төсөв орж ирээд байгаа. Гэр хорооллыг бид нар барилгажуулах ажлыг эхлүүлээд явж ятал өчнөө зовлонтой тулж байгаа. Нэг гашааг нь худалдаад авъя гэтэл нэг гашаанд ахтай хомаатан саднараа 5-10 айл бууцсан байна. 20 айлтай арайчууд охиртол дунд 2 айл нь 400 саяар газраа өгнөөгөө суучиж байгаа. Өөрөөр хэлбэл 2 айлаас болоод 2 жил хойшлогдож байгаа ч төслүүд байна. Өөрөөр хэлбэл энэ бол бидний монголчуудын амьдралын жаргал зовлол юм л да. Энэ болгоныг шийдвэрлэхийн төлөө нийслэл засгийн газар улсын их хурл хамтдаа урагшилж байна. Ямар ч байсан Улаанбаатар хот, Баяндүрх дүүрэг орчин үеийн хот болно. Гэр хороолол маань тун удахгүй байшинтай хороолол, хаавуулсан хороолол болж өөрчлөгдөнө. Энэний төлөө бид хамтдаа зүтгэж байгаа гэдэг хэлмээр байна. Дариг зохицолбор судахгүй харахад Баянзүрх дүүрэг маань их сайхан болцсон харагдав. Дариг зохицолбор бол үнэхээр сайхан зохицолборыг манай Баянзүрх дүүргийн засаг дарга Пүрүдова бид нар санаачилж эхлүүлсэн. Энэ жил дариг зохицолбор руугаа 350 саяар бид нар дэд утсынх нь асуудлыг шийдвэрлэж байна. Ер нь мэдээж хийсэн ажлууд бол маш их байна. Мэдээж алдаа оноо бол байгаа. Шүүмжлэл бол их байна. Энийг тэгээд тухай бүтэн засаад залруулад урагшлах хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа тийм. Ямар ч сан шийдвэр 80% дэмжлэг 20% эсэргүүцэлтэй тулгардаг. Тэгээд нэвтрүүлгийн цаг өндөрлж байна. Танаас нэг зүйл асууя. Мэдээж дүнг бол арт түмэн тавина. Гэхдээ та хувь хүнийхээ хувьд энэ 4 жилд өөрийгөө юу гэж дүгнэж байна? Том улс төрд өнгөрүүлсэн 4 жил байлаа. Монголын томчуудтай хамтаа, том улс төрчдтэй хамтаа сууж хууль баталсан, бодлого тодорхойлсон 4 жил байсан. Амаргүй 4 жил байсан. Ардчилсан нам 33-4 хүн суудалтай засаг барилаа. Өөрөөр хэлбэл олон суудалтай болоогүй ч гэсэн олонх нь учраас засгийн хамаг хүнд ачааг үүргийг хүлээсэн. Монгол Ардын хувьсгал намын нөхдүүдтэй зарим үед ардын намынхантай хамтарч засгийн газраа бүрдүүлж явсан. Олон хуулиудыг, олон сайн бодлогыг энэ 4 жилд гаргаж чадсан. Мэдээж алдаа оноотой он жилүүд бас байсан, цаг хугацаа байсан. Тэр болгоныг засаад урагшлах ёстой. Надтай хамт одоо миний өргөн барьсан батлуулсан хуулийн төслүүд дээр хамтарсан гишүүдийнхаа нэрийг би бичээд аваад ирсэн. Тухайлбал хамтын тэтгэврийн тухай хууль дээр Одон туяа гишүүн, Эрдэнэ гишүүн, Баяр сайхан гишүүн, Анхуй гишүүн, Эрдэнэчимэг нар хамтарч ажилласан. Та бүхэндээ баярлалаа гэдгийг хэлхийг хүсэж байна. За тухайлбал галц зэвсгийн тухай хууль дээр бол Инх хоёр гишүүн, Инх болд гишүүн, Батэрдэнэ гишүүн, Гарамгаабатар гишүүн, Тэмүүжин гишүүн хамтарч ажилласан. Та бүхэнд бас баярлалаа гэж би бас хэлхийг хүсэж байна. За тухайлбал их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулж өргөдлийн байнгын хороог байгуулах хуулийн төслийг бид өргөн барьсан. Энэ хуулийн төсөл дээр Бурмаа гишүүн, Зоригт гишүүн, Ганбаатар гишүүн, Бакай гишүүн, Эрдэнэт гишүүн, Дэмбэрэл гишүүн, Боцогт гишүүн нар хамтарч ажилласан. Та бүхэндээ бас баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Хууль зүйн салбарын томоохон өөрчлөлтийг хийхэд манай Тэмүүжин гишүүн, Ганбат гишүүн, Нямдорж гишүүн, Оюун гэрэл гишүүн, Болд гишүүн
үнэхээр сэтгэл гаргаж ажилласан. Олон удаа бид хоорондоо хэрэлддэг байсан, муудалцдаг байсан. Заамдалцахаас холгүй явсан. Гэхдээ үр дүнтэй олон сайхан хуулиудыг гаргаж чадсан. Ер нь энэ 4 жилийн хугацаанд надтай хамтарч ажилласан, намайг шүүмжилж байсан, намайг загнаж байсан, надад урам зориг өгч байсан бүх гишүүдтэй, бүх хүмүүстэй баярлалаа гэж яах вэ? За баярлалаа. Эрхэм үзэгчдээ студи 4 ярилцлагын нэвтрүүлгийн дөрөв өндөрлөж байна. Улсын их хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Жалбас өрөнгийн Батсандан манай зочин байлаа. Хамт байсан та бүхэндээ баярлалаа.